Сүүлийн хэдэн өдөр Европсын намгүн байсан ч одоо л нэг хүүртэй зурлах хэрэг гарлаа гэж тэр эмэгтэй дотроо бодов. Эди хараагүй чи хурд совин сонор сорог мэдрэмжээрээ тэрээр халдагчийг залуу хүн болохыг төвөггүй таньсан юм. Архитарс огт үнэртэхгүй байгаа нь түүнийг гудамжны согтуу биш гэдгийг харин цусаар цангасан тэрхүү ширэн уур амьсгал нь жирийн нэгэн хулгайч биш болохыг батлана. Жуман түүнийг Глориагаас илгээсэн алуурчин хэмээн сэжиглэж сурамгай хөдөлгөөнөөр таягаараа цохиод ав. Тэр сохордоо биш харин залуу эрх хидэрхий хурдан байсан тул зохилтоос төвөггүй бултжээ. Ханын цаас үнэтэй шүү. Орчин тойрондоо болгоомжтой хандаарай хэмээн анхааруулах зуура тэрээр үзүүрийг нь ирэлсэн таяга түүний толгой руу чиглүүлэн хүчтэй шидэв. Довтлохоо бүр нь яг таг байгаад Петр гайхаж "Тэр үнэхээр сохор гэж юу?" хэмээн эргэлзэж эхлэв. Жуван өвдгөлөхөөр дайрсан чи Петр түүнийг агаарт барьж яваад зөөлөн гэгч нь бөөдөн дээр суулгав. Жуван үнэхээр гайхширчээ. Глория ийм чадварлаг хүнтэй болно гэж тэр төсөөлөөгүй юм. Тэрээр үнэхээр айж сандарсан ч залуугаас ямар нэгэн алах хүсэл тэмүүлэл мэдрэгдэхгүй байгаад гайхна. "Чи сохор эмэгтэйг алахаар ирээ юу?" гэж асуухад Петр "Энэ миний ажлын нэг хэсэг учраас би үүнийг хийх ёстой" хэмээн хүүднээр хариуллаа. Гэвч энэ сатаарлыг ашиглан түүний үнэнч нохой Александр Макин эцсийн дайралтыг хийхээр завдав. Гэвч Жуваныг мэл гайхшруулан зүйл болсон юм. Макин дайрхан оронд Петрийн өмнө эрхлэн хэвтэж сүүлээ шарван түүгээр гэдсээ илүүлж байлаа. Жуван Петрт ортож түүний арьсанд хүрээд бүрчих цоочирдов. Арьс нь яг л хүүхдийн шиг зөөлөн бөгөөд нөгөө нэг хөвшин үнэр орон мөрхөө арилжээ. "Энэ үнэхээр боломжтой гэж юу?" гэж гайхсан тэрээр шалан дээр сөхрөн унаж түүн шиг залуучхын тулд намаагч бас гэзрүү минь буудаад өгөөч хэмээн гуйж эхлэв. Эсэг хугацааны дараа Жуван толгой дээрээ товоосон овгортой баг зэрэг толгойн эргэсэн байдалтай сууж. "Чи үнэхээр Глориатай ганцаараа тэмцэх гэж байгаа юм уу? Энэ бол цэвэр галзуурал" гэж тэрээр анхаарууллаа. Харин Петр шуурганы төв рүү шууд алхаж орохоор шийдснээ хэлв. Глория түүнийг хайж байгаа тул тэдний өөрийнх нь алуурчин болж нэвтрэх нь хамгийн зөв тактик гэж тэр үзжээ. Петр маш их залуучсан тул хинч түүнийг хөгшин Петр гэж танихгүй. Хэрв тэр Глориагийн алуурчин болж чадвал төлөвлөгөөг дотроос нь ч мөн нурааж чадах юм. Гэвч Жуван үүнийг боломжгүй гэж зүтгэн. Глориагийн алуурчин болохын тулд заавал тэдний асрамжийн газраас гаралтай байх ёстой. Харин Петрт өөр нэгэн төлөвлөгөө байлаа. Тэр Дуайн Глория хэмээх хувийн сургуульд нэвтэрчээ. Гаднаа жирийн сургууль мэт боловч үнэндээ энэ нь алуурчдыг бэлтгэдэг нууц төв байсан юм. Тэнд хамгийн аюултай сурагчдад зориулсан тусгай анги байх бөгөөд тэр ангид орох нь Глориагийн элит алуурчин болох цорын ганц зам юм. Петрийг сургуулийн коридороор алхаж эхлэхэд л хүн бүрийн харцад түүн дээр тусав. Охид түүний царайлаг төрх толгор арсыг гайхан шивнэлдэж бүр нэгэн муур мөрөн дээр нь гарч туглан хэвтэв. Тэр яг л амьтсаж яахгүй ойртдог цасан гогийн эрэгтэй хувилбар мэт үзэсгэлэнтэй харагдаж байлаа. Сургуулийн дахиамд цугласан олны өмнө Петр тайзан дээр гарч ирэв. Түүний чихэнд байгаа төхөөрөмжөөр Жуван зааварчилгаа өгч байхан тэр тусгай ангид орохын тулд олонний анхаарлыг дээцэгтэн татах хэрэгтэйг тэр мэдэж байсан юм. Петр микрофоны өмнө зогсоод өөрийгөө Ким Сүнгүү хэмээн танилцуулаад хүн бүрийн сонсохоор чанга бөгөөд итгэлтэйгээр ийн хэлв. "Миний сонирхол бол зодон. Миний авьяас ч бас зодон. Би бол алуурчин." Түүний энэ зоримог мэдэгдэлд сургуулийн харуул нохоо хүртэл ангааж уцрав. Петрийн хүссэн зүйл яг л болох нь тэр. Тэрээр алуурчдын ангийн анхаарлыг татаж тэднэр өөрийгөө элсүүлэх төлөвлөгөөгөө ийн эхлүүллээ. Петр микрофоны өмнө зогсохдоо "Би бас хичээл номдоо шамддаг хичээнгүй алуурчин байх болно" хэмээн ёжтой нэмж хэлээд анхаарал хандуулсанд талархан тайзнаас був. Гэвч түүнийг алуурчид биш харин нэгэн атаархсан сурагч өгтлээ. Яаж үнийг өөртөө татлаа хэмээн уурсан чинэлэг айлын эрэххүү болох махлаг залуу Петрийг замаас нь тосон зогсож элдэв үгээр доромжлов. Тэрээр удаан хугацааны турш мөнгө, нэр хүн дээр бүсгүн сэтгэлийг татахыг оролдсон ч охин түүнийг биш
зөвхөн түүний төрөвчийг л сонирхож байсан юм. Өөрийн найз өхнөө Питерт алдлаа гэж эндүрсэн Ян Юл сургуульда хүнд гар гэдгээрээ алдартай нэгэн. Гэвч тэрээр амьдралдаа анхудаа өвлийн амтыг дэрэгдээсээ мэдрэв. Петрийн нудраг агаарт эсрэхэд Ян Юлд бурхантай уулзах цаг нь болсон мэт санагджээ. Үүндээ зохиогч шаардлага байсангүй. Махлаг залуу айсандаа болоод өөрөө ухаан алдан унахад Питер түүнийг жигссэн харцаар харж духан дээр нь няслан доромжллыг нь гүйцэв. Энэ өмнөөр багш гарч ирэн сунгуугийн эцэг их юм болохыг ууртайлан асуухад Питер магадгүй үгсэн байх хэмээн тоомжиргүй хариулав. Багш ууршлалт гуйсан ч түүнийг жигцээр захирлын өрөөлөө чирч одлоо. Энэ үед тусгай ангийн жинхэнэ алуурчид шин сурагчийг сонирхож эхлэв. Тэд түүний тухай судалж бүр зугаацах үднээс алжиж магадгүй хэмээн ярилцаж байлаа. Гэвч тэдний дунд Петрийн өмнө нь аварч байсан нэгэн охин нууц даалгавартай байсныг хэнч мэдсэнгүй. Тэрээр Петрийг таниад мэл гайхаж энэ юу хийж явааг нь ойлгож ядна. Өдний хоолны цагаар Петр юу ч болоогүй мэт охины дэргэд очиж суун. Хүмүүс намайг ирүүлэхгүй гэж саатуулсан чи би зүгтаад ирчихлээ хэмээн хэнэггүй яриа өдөв. Охин хоолны дурчил алга гэж хэлсэн чи Петр түүний дүүрэн тавхтай хоолыг хараад яг л барилгачны борд шиг харагдаж байна хэмээн хошигнов. Зэрэгэлдээх сурагч түүнийг дэндүү өгч алчиж байна гэж шүүмжилсэн чи охин Петрийн өмнө хийсэн бүхнийг эргэн санаж байлаа. Нууц байранд бүх дайсныг устгаад намайг хийсэн гэж хэлээрэ хэмээн хүсэгт нь охин амлалтаа биелүүлсэн билээ. Би чамаас болж энд ирээгүй. Чамайг алах бодолч байхгүй гэж Петрийг хэлэхэд хамт байсан юм би бол чамаас болоод компани охиныг тагнаж бүх зүйл хэцүү болсон хэмээн уурсав. Петр харин миний ачаар амьд байгаадаа талархах хэрэгтэй гэж хариу барихад охин энэ газар ямар аюултайг чи мэдэхгүй. Чи зүгээр л нэг гадны хүн хэмээн анхааруулад явахыг завдав. Гэвч Петр түүнийг жинхэнэ нэрээр нь буюу Ли Юна гэж дуутахад охин хөшчгөн тэр. Юна түүнийг нэрийг нь яаж мэдсэнийг гайхан эргэж харахад Петр аль хэдийн алга болсон байлаа. Сургуулийн спортын наадам эхэллээ. 400 метрийн гүйлтийн дээд амжилтыг эзэмшигч Жонатан өөртөө итгэлтэй уралдаж байсан ч Петр түүний хажуугаар ямар ч хүчин чармайлтгүйгээр салхи татуулан өнгөрөв. Петр бүх зүйлээрээ ялгарч байлаа. Харааны шалгалт, бүх сурагчдаас хамгийн өндөр үзүүлэлт, хоолны хичээл, тэрээр алимнаас маш нарийн хийцтэй баримл сэлж багшийг алмааруулав. Тийм том алим хаанаас гарсныг ч багш ойлгож чадсангүй. Тэр зүгээр нэг сурагч биш гэдг нь хэмдэж илэрхий байв. Гэвч сургуулийн нэгэн мухарт өөр дүр зураг өрнөж байлаа. Хэсэг сурагчид багшийг болон шахан дээрлэхэж хэрэг бид цэвэрлэхгүй бол чи яах юм? Чиний чаддаг ганц зүйл бол дүн дээр л уурай гарах хэмээн басамжлан доромжлно. Багш тэднийг загинсан ч сурагчид гар утсаараа бичлэг хийж сошиал 50 хэмээн сүрдүүлж улам бүр даварч байлаа. Сургуулийн дотоод хагарал болон Петрийн төлөлгөө ийхүү улам бүр эдрэтэй болж эхлэв. Багш өөрийн нэр төрөө хамгаалахаар оролцсон ч танхаа этгээд түүнийг яг л хогш газар түлхэн унгав. Чиний чаддаг ганц зүйл бол муу дүн тавих. Хэрвээ энэ бичлэгийг дээш нь мэдүүлэх юм бол чи багшлах эрхээ ч алдаж магадгүй шүү хэмээн сүрдүүлж байлаа. Яг энэ мөчөд Петр гартаа жижигхэн хогийн сав барьчихсан юу ч болоогүй мэт 50 алхасаар гарч ирэв. Танхаа залуус шин сурагчийг хараад басамжлан өгцөн ч Петр тэднээс та нар багшд халдсан уу хэмээн хүйтнээр асуулаа. Толгойлогч түүний зээж рүү нөлөмж өвхийг хүсээгүй бол эндээс далдор гэж загнахан тэр. Тэрээр Петрийг зөхөхөр далайлсан ч ганц ч унж чадсангүй. Петрийн хөдөлгөөн дэндүү хурдан, дэндүү оновчтой байлаа. Нэгэн сурагч араас нь тоосгоор зөхөхөр дайрахад Петр эргэжиж харалгүй ганцхан алгадалтын хүчээр тоосхыг агаарт бут нэргэв. Хэдхэн хормын дараа нөгөө 3 танхай багшаас уучлалт гуйн Петрийг алуурчин хэмээн орилцоор зүгтаж одов. Петр багшийн бичлэгцээ утсыг авч би зүгээр л бичлэгийг устгаж байна гэж хэлв. Гэвч Петр нэгэн зүйлийг мэдэж байлаа. Энэ багш түүнийг туршиж байна. Гэнэт багш араас нь хүчтэй өшгөлсөн ч Петр харалгүйгээр хааж чадав. Багш инээмсэглэн
Хүлээж байсан ёсоор чиний совин хурц хэвээрээ байна. Чи жирийн сурагч биш гэдгийг би мэднэ. Хаанаас яах гэж ийм зүйл сурсныг чинь мэдмээр байна гэж хэлхэн тэр. Петр хариуд нь би миний амьдралыг цөөрүүлсэн Глориагаас өшөөгөө авах гэж ирсэн. Надад одоо юу ч үлдээгүй. Би зүгээр л алхаж буй хүүр гэж хэллээ. Үүнийг сонсоод багш түүнийг сайн дурын клубд эсхийг өрөв. Энэ бол Петрийн хүлээж байсан тэр мөч. Учир нь энэ жирийн нэг багш бол үнэндээ алуурчдыг бэлтгэдэг Глориагийн зааварлагч байсан юм. Сургуулийн гүнд орших сайн дурын клуб бол үнэндээ алуурчдын амьдралын жинхэнэ замыг заадаг нууцангүй байлаа. Эндэлсэн гэдэг шин сурагчийн хувьд байж боломгүй том завшаан. Петрийг өрөөнд ороход тентгийн сурагчид яг л жирийн өсвөр насныхан шиг харагдаж байсан түүнийг гайхшруулав. Зааварлагч Петрийг шинэ гишүүнээр танилцуулахад Леюна тэр энд юу хийж байгаа юм бол гэж гайхан өөрлөө нь ирэмхийг нь хараад бүрчих сандарч байлаа. Энэ нь занал хийллөө эсвэл дараагийн байн тэр өөрөө болохын дохио юу? Гэвч клубын бусад гишүүд Петерт тэмч таатай хандсангүй. Ялангуяа хоёр ах トゥ болго Доко Хюн болон дүү Жейнер асрамжийн газараас ирээгүй гадны хүн орж ирсэнд маш их дургуутсаж байв. Петр дотроо техникийн хувьд би анхны үеийнх нь хүн шүү дээ гэж бодсон ч үүнийгээ хэлсэнгүй. Зааварлагч шинэ гишүүнийг угтаж авах жижигхэн арга хэмжээ зохиохоор болов. Сурагчид үүнийг цус цохилт гэж нэрлэх бөгөөд энэ Петрийн хувьд энэ сургуульд өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэх анхны бодит шалгуур болох нь тодорхой болов. Доо ах トゥ ус урагшаалхан шин сурагчийг өөрсдийн биеэр халуун дотноор өгтөн авах болно гэдгээ мэдэгдлээ. Юна тэднийг зогсоохыг оролдож байв. Хэрв тэд Петрийг өдөж дуусвал эцсүүлд нь өөртөө үхлээр төлнө гэдгийг тэр гадарлаж байлаа. Гэвч Дожей түүнийг хэрв өөрөө дэмж цогиулмааргүй байгаа бол холбоо хэмээн загнав. Ах トゥ ус Петрийг чи үнэхээр зодтолдож чаддаг юм уу? Эсвэл зүгээр л бие тоосон амтна уу? Хэмээн өдөхөд Петр баг зэрэгэлж чаднаа гэж ёжтой хариуллаа. Тэдний довтлогоо ширүүн байсан ч Петр бүгдийг нь төвөггүй хаав. Ах トゥ ус ээлжлэн өгүүлбэрээ дуусгаж нэгэн зэрэг ярьж байх нь Петрт маш ядаргаатай санагдана. Төгс алуурчин Петрийг үлгэр жишээ болгосон бидний чи хэн юм бэ? Гэхэд нь Петр тэдний хоорондоо ижлэхэн ярьдаг зуршлыг нь ямар ч сэтгэл татам биш вэ гэж гоочлоод за залхмаар юм. Бүгдээрээ нэгэн зэрэг дайрцгаа гэв. Уурсан ах トゥ ус өөрсдийн 18 жилийн туршлагаараа багархан дайрсан ч Петр дотроо би аль хэдийн 65 жил амьдарсан шүү дээ хэмээн инээмсэглэн бодож байлаа. Тэмцлийн төгсгөлд доо ах トゥ ус хөлсөндөө хутгалдаж амьсгаадаж унахтаа тулав. Ангийнх нь ах トゥ ус шин сурагчийг өрөвдөөд зөөлөн хандлаа гэж дүр эсгсэн ч Доо Хюн нэр төрөө аврахын тулд би хүчнийхээ талыг ч ашигласангүй хэмээн худлаа ярив. Хожим нь Юна Петрийг болон шахаж ханд наагаад чи яагаад хүчээ нуугаад байгаа юм бэ? Чи ах トゥ усыг зодж байхдаа хөлч тусаагаагүй. Чи худалч юм хэмээн байцааж эхлэв. Тэр Петрийг сургуульд орсон цагаас л сэжигтэй байгааг ямар нэгэн том төлөвлөгөө боловсруулж байгааг нь гадарлаж байлаа. Одоо хоолны цаг боллоо гэж бултга гэсэн чи Юна одоо шүн дунд болж байна хэмээн сануулав. Энэ шүн дунд өөр нэгэн газар хот хоорондын автобусны буудалд нэгэн хачирхалтай зорчигч 60 гаруй чинтомтой ганцаараа сууж байв. Жолооч түүнийг маш хачин хүн гэж бодсон ч түүний дэргэд суусан шилтээр энэ чимдан дотор юу байгааг мөрийцэх үү хэмээн асуух нь бүрчиж ихүүдээс төрүүлнэ. Удалгүй Глориагийн платформ дээр шинэ даалгавар тавигдлаа. Профессор Ли Куан Ю зарлахдаа академийн хамгийн том ивент тэтгэгчдийн нэг DIH группийн ерөнхийлөгч Чой Унчаны ганц хүү өсвөр насны хүүхдүүдийг барьцаалдаг бүлэгт хулгайлагджээ. Зорилго нь ерөнхийлөгчийн хүүг аврах. Шагнал нь амжилтаа биелүүлсэн баг сайн дурын гэрчлэгээ авч албан ёсны алуурчин болно. Ерөнхийлөгч хууль хяналтынд хандахыг хүссэнгүй. Тэр зөвхөн өшөө авахыг хүсэж байлаа. Профессор хэн сайн дураар оролцох гэж асуухад доо ах トゥ усээс өөр хинч гараа өргөсөнгүй. Энэ Петрийн хувьд Глориагийн системд гүн нэвтрэх жинхэнэ боломж байлаа. Дожей энэ ажиллагааг зөвхөн бид хоёр л сонирхож байгаа бололтой хэмээн тоомжиргүй хэлсэн ч Доо Хюн
Үгүй ээ, биднээс гадна нөгөө танил талтай шин сурагч бас тэр бүтэлгүй охин хоёр ч нэгдэх байх гэв. Гэвч Гуан Ю багш тэдэнд зүгээр л дайрч ороод бүгдийг нь зодно гэж байхгүй. Эхлээд тагнуулын мэдээлэл цуглуулах хэрэгтэй хэмээн хатуу сануулв. Петрийн хувьд бол энэ сургуульд орсноос хойш өөрийгөө харуулга хамгийн том боломж байлаа. Ажиллагаа амьд байгалийн цэцэрлэгт хүрээлэн буюу тоглоомын төвд эхлэв. Доо ах дүүс хүрээлэн дэх самба бүзэгчдийг хараад олон нийтийн газар ийм хувцастай байж болдог юм уу хэмээн гайхаж байсан ч харцаа тэднээс салгаж чадахгүй байлаа. Юнаач мөн тэнд байв. Багшийн хэлсэн байршил мөн боловч цаашид яг юу хийхээ хинж мэдэхгүй байлаа. Энэ үмэн дунд нэгэн зөрөгтэй бяцхан охин Питер дээр ирээд "Танд TikTok бий юу?" гэж асуусан түүнийг мэл гайхшруулв. Ерөнхийлөгчийн хүү хамгийн сүүлд энэ паркт харагдаад сургаггүй болсон тул тэд барьцаалагчийг олж хүүг аврах ёстой. Юна парк маш том. Хаанаас эхлэхээ мэдэхгүй байгаадаа санаа зовж байсан ч Петрийг хажууд байхад ямар нэгэн байдлаар бүх зүйл бүтэн гэсэн үл мэдэгдэх аюулгүй байдлыг мэдэрч байв. Паркинг ажилтан тэдэнд аппликейшн татаж авахыг зөвлөв. Клубийн дундаас технологи мэдлэгтэй цорын ганц хүн болох Юна апыг нээж үзүүрүүдийг шалгаж эхлэв. Даалгавраа гүйцэтгэхээр ирсэн алуурчид хэсэг зуур ажлаа мартаж паркаар зугаалж эхлэхэн тэр. Модон морь болон мөргөлдөг машин. Тэд яг л хүүгэж хөрч байлаа. Буудлагын тоглоом. Худалдагчид тоглоомонд тугуулгын жин нууж хэнийг ч яалуулахгүйгээр мөн олдог бай. Гэвч Юна амьдралдаа анхудаа тоглоом буу барьж үзсэн ч хэдхэн хормын дараа тэд сугсууганда асар том жихмэл тоглоомод хавч усаар алхаж одлоо. Худалдагч тэднийг яаж ялсныг огт ойлгосонгүй. Петр тэднийг хараад хэсэг зур бодолд автав. Магадгүй тэд ч бас түүн шиг хатуу хөөхд насыг туулсан байх. Энэ бол тэдний хувьд амьдралдаа анх удаа чин сэтгэлээсээ инээж буй ховорхон мөчүүдийн нэг байлаа. Юна мэдээл цуглуулах зураа идэх юм авахар төр холдов. Гэтэл түүний утас ойр орчмын утасгүй жигвштэй автоматар холбогдчихлоо. Энэ бол ерөнхийлөгчийн хүү Чой Юнолийн чихвч. Дохио шууд эмэгтэйчүүдийн ариун цэврийн өрөөнөөс ирж байхан тэр. Юна тусламж дуутах уу? Эсвэл ганцаараа орох уу гэж эргэлзсэн ч эцэст нь бие даан ажиллахаар шийдэв. Ариун цэврийн өрөөнд нэгэн охин байсан сэжиггүй харагдаж байсан ч Юна нийгэмжих хичээлд сурснараа инээмсэглэн очиод чихвчний тухай асуув. Охин цочирдсан ч яг тэр үед түүний найз залуу ариун цэврийн өрөөнд дайран орж ирэв. Тэрээр Юнаг хулгайч гэж буруутган хан руу хүчтэй шахахын тэр. Юна зодлохыг хүсээгүй ч түүнд өөр сонголт байсангүй. Тэрээр өөрөөсөө хавьгүй том биетэй залуугийн цогилд бүрээс чадварлаг болтож хурд болон рефлекс ашиглан түүнийг дорхноо хөлдөнгүй болгож чадлаа. Юна өөрийн гарт байсан иштэй чихрийг зэвсэг болгон ашиглаж залуугийн чих рүү дүрхээс өмнө түүнийг дайсан биш гэдгийг анзаарсан л. Тэр жирийн иргэдэд хохирол учруулж болохгүй. Тиймээс тэрээр чихрийг залуугийн ам руу чихэж орхиод охиноос чихвчийг хаанаас олсныг нь дахин 50 асуув. Энэ үед Петр хажуугаар өнгөрөх хүн бүрийн харцыг татсаар бүр шувууд хүртэл түүний үзэсгэлэнт төрхийг бишрэн зогсох шиг санагдана. Удахгүй Юна хэргийн анхны бодит нотлог баримттай иргэн ирлээ. Тэрээр барьцаалагдсан хүүг хаана байгааг гадарлаж буугаа хэлэхэд Петр ч мөн адилхан дүгнэлтэнд хүрсэн байв. Хүн хулгайлахын тулд олонний хөлийн газар байсан ч хашгирах чимээнийг хэний ч анхаарлыг татахгүй. Дууч үгэн нь хэвийн үзэгдэл мэт санагдах тийм л газар хэрэгтэй гэж Петр тайлбарлав. Яг тэр мөчөд паркинг аппликейшн дээр аимшигын байшны тасалбар дууссан байгааг Юна анзаарлаа. Хүүг тэнд нуусан байх магадлал өндөр байна. Тэднийг додогш ороход доо ах дүүс нэгэнд тоглоом шөглөөмө мартаж маш нухацтай болов. Гэвч жүн айсандаа Юнагийн хувцснаас зурч чичирч байлаа. Тэрээр айсандаа биш чиний ард талыг хамгааж байна гэж бултгах түүний үйлдэл бүхний хилээд өгнө. Аимшигын байшин дотор ямар ч хүн байхгүй, ёр бусын нам хүн байгаад Петр сэжиг авч бэлтгэлтэй байгаарай. Дараагийн шат эхэлж байна хэмээн анхааруулв. Гэтэл гинт коридороор хий засагдж эхлэхэн дээр. Энэ бол унтуулах хий байлаа. Гуан Ю багш энэ даалгаврыг өгөх үеэс л тэднийг барьцаалагдах боломжтойг Петр гадарлсан ч хэдэн хормын дараа бүгд ухаан алдан унцгав. Сургууль дээр Гуан Ю багш сандарч твдэн зурагчдтайгаа холбоо тогтоохыг оролдож байлаа. Гэвч хинч хариу өгсөнгүй.
Багш энэ бол жирийн даалгавар биш. Харин Глориагаас хөөгдсөн хяналтаас гарсан аюултай алуурчин Паксонгогийн хийж буй хэрэг болохыг илчлэв. Багш өөрийн хиймэл хөлөө үзүүлж тэр бол мангас. Миний хөлийг тэр л авсан юм гэж хэлэхэд сурагчид хэргийн ноцтойг ойлгов. Энэ үед сурагчид харанхуй өрөөнд нөгөө 60 чимдаанаар хүрээл үлэн сэрцгээв. Паксонго тэдний өмнө гарч ирээд та нар юу болоод байгааг анхнаасаа мэдэж байсан уу хэмээн асуув. Тэрээр тэднийг холороо формоор унтулсан байлаа. Гэвч Юна бусдыг бодвол маш хурдан ухаан орж дүр эсгэж байгааг тэр анзаарав. Паксонго Юна руу дөхөж хүзүүнээс нь барих гэж байтал түүний утас дуугархан тэр. Гуан Ю багш барьцаалагч руу шууд залгажээ. Миний хүүхдүүдийн нэгэнд нь ч гэсэн хөрвөл би чамайг ална гэж тангаргалъя хэмээн Гуан Ю багш шашгирав. Харин Паксонго юу тэнэж чиний сурагчид чам шиг тахир дутуу болох вэ гэж яаж вэ нэ хэмээн басамжлав. Тэрээр нэгэн аюултай мөрийг тавилаа. Багшийг ирэхэд хідэн сурагчийн хөл бүрэн бүтэн үлдэх бай гэдэг дээр мөр эцгийг санал болгов. Хэрв зөвшөөрвөл ерөнхийлөгчийн хүүг сулна гэж амлахан тэр. Гуан Ю багш утсаар ярихдаа чичирч байсныг дэрэгдэх сурагч нь анзаарчээ. Паксонго ажлаа эхлүүлэхээр бэлдэж байх хооронд Юна Питерийг сэрэхээр оролдов. Гэвч Питер ам нь ангаач ихсэн хийнд бүрэн мансуурсан байдалтай гүн орсож байлаа. Юна төвчээр алдан гутлаа тайлаад Питерийн нүрлөө хөлөөрөө хүчтэй жийж орхив. Хөлөөрөө нүрлүүн жийхэд Питер нүдэ нээж чи чинь одоо юу хийж байгаа юм бэ хэмээн асуув. Юна сандарсандаа би зүгээр л чамайг сэрэх гэж ордлоо гэхэд Питер заавал хөлийнхээ үнэрээр сэрэх хэрэгтэй байсан юм уу? Удалгүй Юна сургуульд сурсан аргаараа гарынхаа гавыг тайлах гэж оролдож эхэлсэн чи Питер алитийн гамнасаа мултарчихсан сууж байлаа. Тэр бүр дайсан өрөөнд орж ирэхээс ч өмнө хүлээсээ тайлчихсан байсан юм. Юна ураг шаран би тэр хүнийг тань хэмээн шивнэлээ. Паксонго бол өмнө нь Глориагийн гишүүн байсан нэгэн. Питер ч түүнийг хараад би ч бас түүнийг дэндүү сайн мэднэ гэж хэлв. Энэ үед доо ах дүүс чи хүлээснээсээ салж хэдийн хөл дээрээ зогсож байлаа. Дохион дайсныг өдөн жирийн нэг ачаа зөөгчийг харагдах чинь үнэхээр зөрөгтэй юм аа. Өхмээргүй байлаа барьцааны хүүг хаана нууснаа хурдан хил хэмээн хашгичв. Паксонго залуусыг басамжлан харж академийн сурагчид гэж нэг амны салиан харьлаагүй янаг цэцэггүй Никитон шиг өлгнүүд байх шив гэд нэгэн мөрийг санал болгов. Өөртөө итгэлтэй доо ах дүүсэн мөрийг шуудал зөвшөөрлөө. Паксонго мөрийн дүрмийг тогтоохон тэр. Хэрв тэр ялагдвал тэдний хүссэн бүхнийг биелүүлж ерөнхийлөгчийн хүүг суллана. Хэрв тэр ялвал сурагчид төлбөр болгож өөрсдийн хөлөө өгөх ёстой. Уцаар үүнийг сонсон Гуан Ю багш зөвхөнгөө барж байхан тэр. Паксонгог өмнө нь хинчалж байгаагүй тул энэ мөрийг хизээч зөвшөөрч болохгүй байлаа. Гэвч доо ах дүү сухарсангүй. Тэд замцаа урах шидэн тулдахад бэлэн болов. Паксонго шудраг дүрмтэй байж л мөрийн сонирхолтой бол гээд Дохион руу хутгах шидэв. Хён хутгахыг агаартай гарамхаа барьж яваад би өөрийн үеийнхэн дундаа хамгийн шилдэг хутгаар тулдаг чинь Дуайн Глория сургуулийн номер 1 хэмээн бардамнав. Гэвч түүний бүх чадвар Паксонгогийн өмнө хүчин мөхсдөж тулааны явцад Хён хазартаа гүн зүсэлт авлаа. Дохион нэг зүйлийг анзаарав. Тэд яг ижилхэн хутга ашиглаж байгаа ч Сангогийн хөдөлгөөн дэндүү хөнгөн байлаа. Тэрээр өөрийнх нь хутганы эрийг мохоосон байна гэж бодсон ч үнэндээ Паксонгогийн өөрийнх нь хутгач бас мохоо байсан бөгөөд тэр зүгээр л залуусаар наадаж байсан юм. Питер Юна хоёр туслагаар өөрчлөхөд Дохион тэднийг зогсоож энэ бол бидний тулаа. Бидхий хүнднгөөс оролц. Хэрэг бид ганцаар ялж чадахгүй бол аврагдах эрхгүй гэж хашгирчв. Дожиж ахынхаа үгийг дэмжлээ. Яг энэ үед доо ах дүүс өөртөө туулж өнгөрүүлсэн хамгийн аимшигтай шалгуур болох 5 сарын тухай ярьж эхлэв. Асрамжийн газрын эцсийн шалгалт болох тэрхүү 30 хоногийн хугацаанд хүүхдүүдэд ямар ч хоол ус өгдөггүй байжээ. Тэдэн зөвхөн ганцхан сумтай гар буухч зэрлэг аратнуудаар дүүрэн бүсэд хайдаг байв. Тэрхүү ганц сум болоо тэдний амь нас зарим нь түүгээр ан хийж, зарим нь холбоотнуудаа араас нь худгалж, барьцаалж, эсвэл төвчээр алдан амиа хорлдог байв. Гэвч доо ах дүүс хизээч бууж өгөөгүй.
Дээдэс сумаа хамгийн эцсийн мөч хүртэл хадгалж хоёр сумаа нэгтгэн нэгэн зэрэг буудснаар асар том багваг алж хоол тэжээлтэй болж чаджээ. Тэрхүү тамцаар дуусахад асрамжийн газрын 48 дахь үеийн 181 хүүхдээс зөвхөн тэр хоёр л амьд үлдэж бусд нь бүгд үгсэн байв. Хожим тэд өөрсдөөс нь хол зөрөөгүй насны домог болсон нэгэн залуугийн тухай сонсчээ. Тэр залууг төлөөлөгч Питер гэдэг байв. Тэрээр тэрхүү тамцарыг ганц сум ашиглахгүйгээр туулж амьд гарсан бөгөөд 58 жилийн түүхэнд ийм амжилт гаргасан цорын ганц хүн байлаа. Үүнд урамсан ах дүүс Питер шиг болохын тулд сүүлийн 10 жилийн турш нэг ч өдөр амралгүй цустай нулимстай бэлтгэл хийж улам бүр хүчрэгдсэн түүхтэй байв. Өөрсдийн шүтэн шиг болохын тулд тэд энэ үхлийн тулаанаас уграх эрхгүй байлаа. Доо ах дүүс Паксангог өөрснийхэн замд таарсан ээлжид нэгэн жижигхэн чулуу хэмээн үзэж эцсийн хүчээ шавхан зэрэг дайрлаа. Барилдааны мастер Берта Ж Паксангогийн доод биеийг цоожлон барьж ав. Яг тэр мөчөд хён асар өндөр хурдаар дайсны нүрлөө хутгаа чиглүүлэн шудав. Паксанго энэ ширүүн довтлогооны дундж огт сандарсангүй. Харин ч өгөөдөн инээж хөлөө алдснаас гарнаас салсан дээр үйдэг юм хэмээн хэлээд хёны хутга барьсан гарыг нь бариад авлаа. Хён үүнийг аль хэдийн тооцоолсон байв. Эргүү байсан ч хутгаар нэвтгүүлж болно гэж тэр тооцсон ч дайсны үхэл ойрцсон гэж бодсон тэр агшинд Паксанго тэднээс та нар Питер шиг болохыг хүсэе юу? Гэвч ийм замаар хизээч түнд хүрэхгүй гэж хэлээд хёны хутгийг ганцхан хатгалтаар өөрүүлж орхив. Түүний ашиглаж буй зэвсэг бол Непалийн алдарт Кукри хутга байлаа. Энэ жирийн хутганаас 3 дахин хүнд бөгөөд тэрээр энэ зэвсгээр насан туршдаа бэлтгэл хийсэн аж. Кукри бол жирийн хутганаас хурдан зөвхнээс хүнд яг л хүн алхад зориулагдсан төгс зэвсэг байв. Зэрэглэлийн алуурчин Паксанго энэхүү хүнд эрийг хөнгөн эргүүлж ердийн ганцхан секундын дотор ах дүүсийг хоёуланг нь хөдөлж чадхааргүй болтол нь хүнд шархтуулав. Хён цусандаа будагдсан ч бүгд зүхтаарай хэмээн хашгичж байлаа. Энэ амьшигт дүр зургийг харсан Юна айсандаа жангаар хашигчин өмэн дэгдэв. Паксанго түүнийг залуу хатагтай байж дэндүү чанга ашгарч байна хэмээн шоолж тэд хараахан үхээгүй. Би хүүхдүүд алах дургүй. Зөвхөн даалгавраа биелүүлж хүн бүрээс нэг хөл авах хэрэгтэй байна гэлээ. Уцаар түүнийг сонсож байсан Гуан Ю багш миний сурагчдад бөөхөр хэмээн зөвхрөнгөө баран хашгична. Яг энэ үед Питер урагшаалхан Паксангод шинэ мөрийг санал болгов. Мөрийг 2 дахин ихсгий. Хэрв чи хүсвэл хөлнөөс гадна гар эсвэл бүр үзүүгч авч болно гэж Питер тавин хэлв. Паксанго түүнийг маш сонирхолтой залуу хэмээн баясаж мөрийг шудраг болгох үүднээс өөрийн Кукри хутгаа Питер рүү шидэж өгөв. Юна айсанда тэр зэвсгийг битгий ав хэмээн хашгидсан ч Питер хутгийг хүлээж авахаас татгалзаж надад гарт байгаа энэ зүйлэл хангалттай гэж хэлв. Түүний гарт жирийн нэгэн цэцэгтэй төмөр цар байхан тэр. За ингээд бичлэг маань өндөрлөө. Та бүхэн манай сувгийг дэмжиж лайк болон subscribe дараарай. Ингээд өдрийг сайхан өнгөрүүлцгээгээрэй. Баяртай баярлалаа.